За гишүүдээ орой минь төргий. Энэ их чухал тогтоолоо улсын хурлын дарга эдийн засгийн яамны сайд, тэргүүн шадар сайд байхад аж үйлдвэр эрдэс баялагын хамтаа хамтарч боловсруулад явж исэн тогтоол юм байна. Өнөөдөр энэ тогтоолын ямар чухлыг бид нар бүгдээрээ харцгааж байгаа. Өөрөөр хэлбэл энэ түлш шатхууны хамааралт байдал бол бид нар 100% импортын түлш шатхуунаас хамааралтай юм улс байна. Хөрш Орос улбаны улсаас бид нийт хэрэглээнийхээ 95%-ийг авдаг. Орос улбаны улсын маань одоо дотоодын нөхцөл байдал туйлын хүнд байгаа учраас 12 дугаар сард бидэнд нийлүүлэх ёстой шатхууныхаа дөнгөж 50%-ийг нийлүүлж байна. Автобензиний. Иннээс болж одоо энэ их очрлолт, энэ их тасалдал үүсэж байгаа. Эдийн засаг маань өсөөд томроод идэг. Уурхайн үйлдвэрлэл маань томроод идэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай улс сав нефтийн бүтээгдэхүүний агуулгах савынхаа хүчин чадлыг огт нэмээгүй. Сар хүрэхгүй хугацааны нөөцөө хадгалж чаддаг. Энэ сар хүрэхгүй хугацааны нөөц нь тухайн сардаа дуусаад дараачихыгаа татчих авах хооронд л хосорчдөг. Ингээд хомсдолд ордог. Өөрөөр хэлбэл 10 сард нөхцөл байдал нэг өөр. Одоо энэ жилийн тухайд бол 10 сард 92 бензин тасалдаж дизель түлш хэвэн. 11 сард 92 бензин хэвийн дизель түлш асуудалтай. 12 сард дизель түлш хэвийн 92 бензин асуудалтай. Яг гэвэл бидний хадгалах чадвар ийм сул واخгүй. Өөрөөр хэлбэл бид түлш шатхууны хамааралт байдалд гүн гүнзгий байгаа. Газрын тосны бүтээгдэхүүн хэрглэж эхэлсэн цагаас л хойш бид нар ийм хамааралтай байгаа. Хамаарлаасаа гарах бодлогын алхам хийж байгаагүй. Цор ганц хийсэн бодлогын алхам болвол хөрсөх ерөнхий сайд байх одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа гаргасан газрын тос боловсруулах үйлдвэр. За энэ бол стратеги маш том бүтээн байгуулалт. Манай энэ хамааралгүй байдлын нэг том шийдвэр болно. За хоёр дахь нь бол одоо энэ ногоо эрчим хүч. Тархамал их үүсвэр. Монгол орны 70 гаруй байрлалд нар салхи батарейны хосолсон машин цэнгэлдэг ийм одоо төвүүдийг байгуулах тухай юм тогтоол юм. Айл өрхөд илүү гарсан нар салхины цахилгаанаар цуглуулсан энэ одоо эрчим хүчээ нийтийн одоо сүлжээнд зарах тухай тогтоол юм. Өөрөөр хэлбэл түлш шатхууны хамаарлаас гарах ойрын ирээдүйд хэрэгжиж болох үс том хэмжээний төрийн бодлого явах гэж байгаа юм тогтоол юм аа. Тийм болохоор энэ тогтоолыг бас цаад гүн гүнзгий утгыг нь ойлгож их хурлын гишүүд маань бас дэмжиж өгөөрэй гэж та бүдээс хүсье. Баярлалаа.